10 жилээ би Орос элчингийн 14 дугаар сургуулийг төгсөжсэн. 2009 онд төгсөөд тэгээд шинжлэх ухаан технологийн сургуульд баяжуулалтын технологич мэргэжлэр. Анх бол би яг эмчээр анагаах ухааны чиглэлээр суралцъя гэж бодож байсан л та. Тий. Тэгээд хиймдээ нэлээд сонирхолтой байсан. Тэгээд манай ихч Канадад суралцдаг. Тэгээд тэнцээ уул уурхай нэлээд хөгжсөн болохоор манай ихч бас оюутлогоог бас Монголд ингээд үйл ажиллагаа явуулж байгаа гэж яг судлаад тэгээд надад санал болгочихсон. Тэгээд би судалж агаад надад бас таалагдахаар за хийм нэлээ ойрхон тим мэрэгжил ямар байна гэд тэгээд энэ мэрэгжил явж байсан. Манай уяг цог дэлгэрийн Данзөкөгийн цог дэлгэр гэдэг. Тэгээд урлагийн хүн байгаа. Хөгжмийн зохиолч, инээмсэгэл хамтлагийн гишүүн. Ер нь бол манай гэр бүл за яг урлагийн уул уурхайтай холбоотой мэрэгчлээ хүн ердөөсөө байхгүй. Тэгээд манай аав бас анх яг энэ мэрэгчлийг сонгож яах гэхэд нэлээд гайхажсэн. Тэгээд одоо бас манай гэр бүлээс нэлээд одоо тусалж дэмждэг сэтгэлээр ч гэсэн. Манай ээжийг болохоор дорилгийн оюун цэцэг гэдэг биологч мэрэгчлээ. Тий. Ам бол дөрүүлээ. Манай эгчийг дэлгэр цэцэг Канадад олон улсын хуулиар сурталцдаг. Зундаа бол нэлээд алуун. Гэхдээ өвөлдөө болохоор Монголынхтай харьцуулбал цас нэлээхтэй гэхдээ дулаахан. Тэнцээ очиод хамгийн түрүүнд бол алхаж явж байгаа хүн амар цөөхөн байт юм лээ. Тэгээд бүгд л тэгэл машинтай. Тэгээд дэлгүүр яваа гингүүт нэлээд дандаа хол зайтай байдаг бүх дэлгүүрүүд нь тий. Тэгээ ер нь анзаарч хахад надаа нөгөө бие даасан чанар нэлээд таалагдсан. Багаас нь хүмүүжүүлээд яг 16 18 нас хүрэнгүүт нь л шууд одоо жолооны үнэмлэхийг авч өгөөл. Тэгэл аль болох байр одоо түрээслүүлж тусдаа гаргаад тэгэл ер нь биеийн даалгаа явдаг. Тэгэхээр ер нь бол ээж ааваас хамааралгүй өөрөө зорилготой хүрэх гээд ер нь. Тэгээд бие нэлээ сайн боддог. Орой болгон дандаа гүүн. Тэгээд чөлөө цагаараа ууж шоудна гэсэн юм байхгүй. Нэг сонирхолтой. Тэгэл сайхан орой гүгээл нохоо авсан ч гэсэн нохоотойгоо гоё гүгээл. Мэдээж Америкт бол бусад хотууд нэлээд аюултай хотууд бас байгаа. Яг бидний одоо суралцж байгаа энэ хот нь болохоор нэлээд religious шашин шүтлэгтэй тийм хот байдаг болохоор ер нь тайван. Америкт нэлээд дээгүүр орд юм лээ амгалан тайван байдлаараа. Тийм учраас аюулын хувьд бол гайгүй. Дээрээс нь бид нар хотоос одоо 10 минутын зайтай тусдаа кампустай байдаг болохоор бүр нэлээд гайгүй. Цагдаа нар банк эргэлдээд амгалан тайван сахиад. Орой наад зах нь номын санд бүр шөнө 2 хүртэл ингээд суучлаа гэж бодоход цагдаа дуудаад гэрлэгөө хөргүүлж болдог. Яг энэ хотын захиргаа, мужийн захиргаанаас нь цаанаасаа бүр шийдээд ногоон байгууламжийг бүр нэлээд сайн байгуулсан. Анх би гайхчихсалтай ингээ онгоцоор буугаад дээрээс нь харж итэл ингээ цүл газар ногоон байгууламжийг бүр амар сайн бариад өгсөн. Тэгээд тэрийг нь одоо тиймэрхүү гой цэвэрхэн газар байгуулад өгч байгаа юм чинь иргэдэн ч гэсэн хүндлээд ер нь бол аль болох цэвэрхэн байдаг болцоо лээ. Монголд ч бас ингээд жил байгаагүй хүрээд ирсэн ч гэсэн ногоон байгууламжийг нэлээд сайн барьсан байна. Тэгээ хүмүүс нь ч гэсэн дагаад хог хаях те айгуу гой цэвэрхэн болж чадсан. Нэлээд өөрчлөлт зарагчлаа. Тэнд одоо ингээд зүгээр Монголын нийгэмтэй ингээд харьцуулаад үзэхэд бол би ч бас тэр үнд нь орж байгаа. Ингээд Facebook байна, Instagram гээд залуучуудын нэлээд хэрэгэлдэг тийм олон нийтийн сүлжээний электрон байгаа сүлжээ. Тэр нь болохоор хүний цагийг нэлээд үрдэгтэй хүмүүст яг лимит хязгаар гэж байх хэвээр. Тэгэхээр залуучууд одоогийн залуучууд бол хязгаар байхгүй. Ганц хоолнд орлоо тэгэл зургийг аваад шууд Facebook руу оруулал ч юм уу бүр нэг амьд харьцаа байха болцсон. Тэнд болохоор аль болох тэрнээсээ зайлсхийгээд яг найз нөхдөдтэйгээ уулзаад өөртөө санаачлаад volunteer work гэдэг одоо сайн дурын ажил өөртөө зохиогоод хийдэг. Ядаж Монголд яг бөөндөө сайхан нийлж агаад уулзж байгаа ч гэсэн ганц мод тарьж болно гэх мэтчлэн тиймэрхүү юмнууд зөндөө байдаг.
Тинчээ бол Монголыг бас яг хятадын Монгол уу гэд бас өвөр Монголтой нэлээд андуурт юм лээ. Тэгээд анх бол нэлээд мэдгэдэггүй байж байгаа. Тинчээ нөө олон улсын оюутны өдөр гэж бас болдог. Тэр үед бид нар яг нийлж агаад Монгол дээлээ өмсөөд Монгол тугаа аваад очиод бас танилцуулдаг л та. Тэгээд маш олон найз нөхдөд болсон. Тэгээ Монголоо бас ярилцаад тэгээд ер нь нэлээд мэдгэдэггүй дээрсэн гэж найдаж байгаа. Ютагийн сургуулийн металлургийн яг уул уурхай металлургийн сургууль гэж бас тустай байдаг. Тэгэхээр тэнцэнээс яг оюутнуудаа шалгаруулад GPA буюу голч дүнгээр нь жагсаагаад яг курс 1 2 3 4 дугаар курст нь яг шилдэг оюутнуудаа гаргах юм лээ. Би тэг яг анхны жилээ очиж болохоор 1-р курсуудын дундх яг шилдэг оюутан болж байна. Надаа яг миний намайг хариуцсан нэг багш байсан л та. Тэр нэг болцол тавьж ирсэн. За чимэж одоо би чиний хичээлүүдийг ингээд шилжүүлэхэд бас чамайг харах хэрэгтэй байна. Тэгээд чамайг юу ч гэсэн нэг семестр харъя. Хэрэг амжилт үнэхээр сайн гаргаж явбал одоо чамд хичээлүүдтэй чинь шилжүүлэхэд үнэхээр асуудалгүй байд. Тэгээд яг шилдэг оюутан болсны дараа хичээлүүд маань нэлээх шилжсэн л дээ. Айгуу санаа амар багш нар ч гэсэн таньдаг болсон. Тэгээд надад болохоор энэ шилдэг оюутны энэ өргөмжлөлийг авахд хамгийн их тусалсан юм болохоор багш нартай нэлээд сайн танигдсан. Бүх профессорууд, багш нар, захирлууд суужсан болохоор яг манай гардуулахдаа яг реагентаа оюутлогын тэтгэлгээр суралцдаг энэ Монголоос ирсэн оюутан байна гэхэд ингээд цаанаасаа гоё агшаад гоё сонсогдчихсэн.